За миний шинэ бичлэг тавтай морил энэ удаагийн бичлэгээрээ би мөнгөний талаар ярих болно. Мөнгө тэр дундаа яг хоёр асуултанд өөрийнхөө туршлагаас ингэж хариулт өгье гэж бодлоо. Эхний асуулт нь юу вэ гэхлээр эмэгтэй хүн ганцаараа Австралид ирээд бүтэн цагаар сураад хажуугаар нь part time буюу хагас цагаар ажиллаад тэгээд сургалтын төлбөрөө төлөөд ажиллаад амьдраад байх боломжтой юу гэдэг асуултанд хариулна. Хоёр дахь нь гэх юм бол сургуулаа ингээд төгсчлөө. Төгссөний дараа ингээд бүтэн цагийн ажилд орно. Тэгээ бүтэн цагийн ажилд орчих юм бол одоо ингээд санхүүгийн нөхцөл байдал чигтрээд те айгүй бүх юм гоё болоод ирэх үү гэдэг ийм хоёр зүйлийн талаар ярилцъя. За бичлэгээ үргэлжлүүлэхээс өмнө өөрийгөө товч танилцуулъя. Би 22 оны сүүлээр Австралид иржсэн. Одоо Австралид 4 дахь жилдээ амьдарч байна. За анх бол энд мастера хамгаалахаар ирчээд тэгээ мастера 2 жилийн турш хамгаалаад үргэлжлүүлээд мэрэгчлэрээ ажиллаад одоо 1.5 жил болоод явж байна. За би анх Монголоос Австралид ирж байхдаа ер нь бол нэг зүйлийг бодож исэн. Тэр нь сургуулаа хурдхан шиг төгсөөд мэрэгжлийн ажилдаа орно л гэж бодож исэн. Тэгэх юм бол миний одоо ингээд амьдрал дардан болчихно гэж тухайн үедээ боддог гэсэн аахгүй юу? Яагаад тэгэхээр Австралид бидний авдаг байсан цалин чинь Монголд авдаг байсан цалинтай харьцуулахад хэд дахин өндөр байгаа. Тийм учраас л одоо ингээд миний орлого ихсч юм чинь миний санхүүгийн нөхцөл байдал сайжирч ин гэж би тухайн үедээ боддог байсан. Гэхдээ айгүй хүүхдийн гинэн бодолтой байсан байхгүй юу? Яагаад нөгөө нэг одоо зардал нь дагаад өндөр бэжтэй гэдгийг тухайн үедээ бодоочгүй юм те. Ер нь бол нөгөө гадаадад урт хугацаагаар амьдрахад ямар байдгийг нэ гэдэг ямар ч ойлголтгүй одоо мэдэгдэхүүн байхгүй байсан учраас л тухайн үедээ тийм амар хэлбэр зүйл боддог байсан юм шиг байгаа юм. За тэгээ би ирэхээс өмнө мэдээж энэ Австрали гэдэг улсыг тэгээ монголчууд хэрхэн амьдарч байгаа талаар судалж үзэн штэ. Тэгээд хэд хэдэн хүнтэй холбогдоод асууж хахад бол ер нь эмэгтэй хүн ганцаараа ингээд ажиллаж амьдраад явахад айгүй хэцүү байдгийн шүү. Сургалтын төлбөрөө төлнө гэдэг бол үлгэрээ гэж бараг асуусан хүн болгон тухайн үед надад хэлжсэн. Тэгээд энэ нь надад айгүй тухайн хүний нөхцөл байдлаас нь шалтгаалаад янз бүр байх юм шиг санагдаж байна. Яг одоогийн миний нөхцөл байдал дээр тулгуурлаад хэлэхэд яагаад вэ гэхлээр хоёр үндсэн шалтгаан байна. Эхнийх нь гэвэл миний одоо сурж байгаа сургуулиас нь хамаарат энэ боломжтой юу үгүй юу гэдгийг шийдэгдэнэ. Хоёрт нь гэх юм бол миний яг үндсэн зорилго ингээд айгүй сайн хичээлдээ шамдаад сургуулаа онц сайн дүнтэй төгсөх юм уу? Эсвэл зүгээр диплом өвөртлөөд тэгснээ нэгч тийм бас яахав тийм сайн сурахгүй тий ажлынхаа хажуугаар сургуультаа явцдаг. Ер нь ингээд ажил, сургууль аль аль нь ингээд хоёрдугаарт байдаг. Тийм нөхцөл байдалтай төгсөх юм уу гэдгээс надад хариулт нь тодорхой болох юм шиг санагдсан. Эхнийх нь буюу ямар сургууль вэ гэдгээс шалтгаална гэдгийн одоо учир юу вэ гэхээр мэдээж сургалтын төлбөр байгаа. Тэгээд сургалтын төлбөрөөсөө хамаараад тухайн сургуулийнх нь одоо чанар нь мэдээж шал ондоо болоод ирдэг. Нэг өсөндөө би дэлхийн топ 100 эсвэл топ 200, топ 300 гэдэг сургуульд сурах юм бол сургалтын төлбөр нэгт өндөр байна. Тэр чигээрээ тэр хэрээрээ дахиад одоо зааж байгаа хичээл нь хүнд байна. Оюутнуудаа илүү шахдаг. Харин би зүгээр нэг коллеж ч юм уу те эсвэл айгу хямдхан их сургууль сурах юм бол баг биеэрээч би хичээлдээ очих шаардлагагүй зүгээр онлайнаар бүх дасгалуудаа явуулчихна эсвэл онлайнаар шалгалтаа өгчдөг. Ердөөсөө баг сургууль дээр очиод байх нэг шаардлагагүй. Тэгээд энэ сургалтын чанараа дагаад бас үнэн хямд ийм сургууль байгаа юм. Тэгэнгүүт би хэрвээ хямдхан сургууль сураад төгсөё гэх юм бол ганц би эмэгтэй хүн ажил хийгээд энд амьдраад байх боломжтой сургуулаа төгсөх боломжтой юм шиг надад санагдсан. Харин одоо дэлхийн топ 100-д ч юм уу те байдаг сургуульд сурангаа part time-аараа ажил хийгээд тэгээд зөвхөн тэр ажиллаж олсон мөнгөөрөө сургалтын төлбөрөө төлнө гэвэл бараг тэрэн шиг үлгэр байхгүй юм шиг надад санагдсан. Яагаад тэгэхээр энд чинь бид нар оюутнууд 7 хоногийн 24 цагийн ажиллах хэрэгтэй. Тэгэнгүүт бид нар гар дээр ойролцоогоор нэг $30 цалин авдаг. Тэгэнгүүт 24-ийг 30-аар үржихээр чинь 7 хоногийн $720-ыг ер нь дунджаар гар дээр авч байгаа байхгүй юу? Тэгэнгүүт $720-оос 300 нь дунджаар байрны түрээсэндээ өгчнө. Тэгээд 100-г нь идэж уун те тэгэл автобус унаандаа өглөө гэж бодоход чинь 400-г нь ингээд тогтмол зардал явж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэчнээс нэг 300-г нь яг 7 хоног болгон хуримтлууллаа гэж бодъё л доо. Тэгэхээр 7 хоногт 300 хуримтлуулахаар чинь жилд хэдийн дунджаар нэг $15,000 хуримтлуулчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энэ $15,000 чинь нэг жилийн сургалтын төлбөрт хүрэх үү гэж бодох болж байгаа.
Тэнгүүд энэ бол хүрэхгүй. Энд жишээ нь байдаг одоо дэлхийн топ 100-д одоо ордог сургуулийн нэг семестрийн төлбөр бол 15,000 доллароос дээш үнэтэй байгаа. Тэгээ бид нар чинь жилд 2 семестр сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт энэ 15,000 доллараар сургалтын төлбөрийнхөө хаанаж хүрэхгүй гэсэн үг. Зүгээр би яг өөрийнхөө сургууль дээр өөрийнхөө жишээн дээр бодоод үзье. Тэгэнгүүт би болохоор дунджаар нэг семестртээ 14,700 хэдэн долларч үлээ дунджаар нэг 15,000 доллар төлдөг байсан аахгүй юу. Тэгээд жилд 2 семестр сурна гэхээр нэг жилд би 30,000 доллар төлж байгаа. Ингээд бодоод үзэнгүүт миний одоо бүтэн нэг жилийн турш хураасан мөнгө маань миний зөвхөн нэг семестрийн л мөнгө болж таарж байгаа байхгүй юу. За тэгээд би чинь жилийн 30,000 доллараар 2 жилийн 60,000 доллараар ингээд сурчиж байгаа. Тэгэхээр нэг бол би хямдхан сургууль сурах юм бол сургалтын төлбөрөө ажил хийнгээ энэ мөнгнөөсөө төлж чадна. Харин эсвэргээрээ би 24 цаг биш тэрнээс илүү одоо нэг өсөндөө хууль бусаар гэх юм уу энд ABN гэдэг дугаар байдаг бизнес эрхлэгчийн дугаар гэсэн үг. Тэрүүгээрээ дамжуулаад хүмүүс ер нь бол 24 цагаас илүүгээр ажилчд юм бэлээ. Тэгээд тэрүүгээрээ зөвхөн 24 цаг биш 30 цаг 40 цаг 7 өдрийн магадгүй 50 цаг ажиллаад тэгээд олсон мөнгөөрөө сургалтын төлбөрөө төлөөд амьдрах юм бол ингээд сургалтын төлбөрөө төлөх боломжтой болж байгаа хгүй. Тэгэнгүүт бодоод үзтээ бүтэн цагаар уулна бид нар чинь сурах хэрэгтэй шүү дээ. Гэтэл бид нар бараг бүтэн цагаас илүү цагаар ажиллаж байгаа хүмүүс яг хэдий завандаа сурах вэ? Тэгээд дээрээс нь ингэж их ажиллаж байгаа хүмүүс хичээлдээ яг 100% анхаарлаа төвлөрүүлээ 100% шамдаж сурч чадах уу? Бид нар чинь хичээлд явхаас гадна бие даалтаар зөндөө цаг бас суух хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ хүмүүс маань буюу одоо ингээд 7 хоногийн 40 цаг 50 цаг ажиллаж байгаа хүмүүс маань яг хэдий завандаа хичээлээ давтах юм бэ гэдэг тийм асуудал гараад ирж байгаа байхгүй. Тийм болохоор анханасаа эрэхтэй би зүгээр л одоо ямар ч хамаагүй нэг диплом авахд надад болохоор байна уу? Эсвэл би үнэхээр одоо ингээд айгүй мундаг сургуульд сураад жинхнээсээ одоо ингээд өөрийнхөө шүүсийг шахаж тэгж диплом авмаар байна уу гэдгээ сайн бодолцож ирээд тэрнээс шалтгаалаад ганц би хүн хагас цагаар ажиллангаа бүтэн цагаар сураад өөрийнхөө сургалтын төлбөрийг төлөх боломжтой юу гэдэг асуултанд хариулт өгнө. Би тэгээд нэрээ цаа анзаарсан чинь бичлэгээ эхлэхдээ ганц би эмэгтэй хүн гэж хэлсэн шиг санагдаж байна. Яагаад тэгэхээр эмэгтэйчүүд энд арай бага цалин авдаг, цагийн 30 доллар авж байгаа. Гэхдээ эрэгтэй хүмүүс барилгын ажил хийхээр цагийн нэг 50 доллароос эхэлдэг юм шиг гэлээ. Тэгэнгүүт эрэгтэй хүмүүсийн хувьд болохоор сургалтын төлбөрөө төлөх нь арай илүү хялбар боломжтой болоод ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүмүүст л жоохон хэцүү байдаг юм шиг надад санагдсан. Хэдийгээр бид нар одоо 1000 барилга дээр ажиллая гэж хүсээд барилга дээр ажиллаж чадахгүй шүү дээ. Тийм болохоор цагийн 50 доллар авах бол боломжгүй. Тийм учраас хэрвээ эмэгтэйчүүд одоо ингэж болоод байгаа бол эрэгтэй хүмүүс хэрвээ барилга дээр ажиллахад зүгээрээ гэж үзэж байгаа бол юм эрэгтэй хүмүүст бол бүр л хэлбэрхэн байхаа гэж бодож байна. Гэхдээ энд бас нэг юм бодох хэрэгтэй. Барилга дээр ажиллана гэдэг чинь тийм бас амархан зүйл биш шүү дээ. Айгүй их биеийн хүч шаарддаг. Тэгэнгүүт өдрийн бараг 8-аас 10 цагт нь тийм хүнд хүчээр ажил хийчээд оройн гэртээ ирээд үргэлжлүүлээд хичээлдээ яваад тэгснээ шүн сууж даалгавраа хийгээд явах боломжтой юу үгүй юу гэдгийг их бодолцож үзсний үндсэн дээр чадахгүй гэдгийг гэдэг хариулт нь гарч ирэх юм шиг надад санагдаж байна. За одоо хоёр дахь асуулт буюу одоо мэрэгчлэрээ л ажилд орчих юм бол тэгээд бүх юм сайхан болчих уу гэдэг асуултанд хариулт өгье. Энэ бол үгүй юм шиг надад санагдаж байна. Гэтэ мэдээж янз бүр байх л да. Миний тухайд бол үгүй. Яагаад вэ гэхлээр би Австралид ингээд мэрэгчлэрээ ажилд орохдоо болохоор жуниор төвшнөөс орж байгаа байхгүй юу? Яагаад гэхлээр миний Монголд өмнө нь ажиллаж исэн 5 жилийн туршлага маань болохоор санхүүгийн салбарын туршлага байгаад байдаг. Гэтэл би Австралид ирээд мэрэгчлээ солиод IT-гаар сурцсан. IT-ийн салбар руу орж байгаа. Миний хамгийн анхны IT-ийн ажил энд болж ирж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт намайг туршлагагүй гэж үнэлээд миний цалинг жуниор төвшин буюу хамгийн багаас нь эхлүүлээд ингээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр би чинь ингээд хамгийн багаас нь эхлээд явахаар хизээ одоо ингээл амар өндөр цалинтай те 6 оронтой тоотой цалинтай болж ажиллах юм гэдэг чинь нэгт жоохон хэцүү сонсогдоод жоохон холч юм шиг надад санагдсагдаад байгаа. Тэгээд хоёрт гэх юм бол миний яг нөхцөл байдлын тухайд гэвэл би сургалтын төлбөрөө төлөхийн тулд ээж аваа хоёроосоо мөнгө авсан байсан. Тэгэхээр би хэдийгээр одоо өөрийнхөө хувьд сайн мөнгө хадгалдаг боловч тэр хадгалсан мөнгнөөсөө ээж аваа хоёртой бас өгж өмнө нь авсан мөнгөө төлдгөө гэсэн үг. Тэгэхээр миний тухайд
би яг мэрэгчлэрээ ажилд орчоод санхүү маань цэцэглэнэ гэж бодсон шиг цэцэглэхгүй байгаа. Дараагийн нэг хэлэх гэсэн санаа нь гэх юм бол би энд амар сайн одоо химнэж амьдардаг гэх юм уу? Тэр дундаа одоо би одоогоор ганц бие байгаа учраас ч тэр үү надаас нэг их гараад ах зардал бага байд юм шиг санагддаг биш ээ, угаасаа тийм. Хэрвээ би Монголд очих юм бол айгүй их зардал надаас гардаг. Гэтэл би Австралид амьдарч явах юм бол надаас гарах зардал нь Монголд амьдарснаасаа илүү бага байдаг. Би энд зөвхөн түрээсэл төлдөг, дээрээс нэгээд утасны төлбөр, интернет, тэгэл автобус, хоол унд гээд нэг иймэрдүү юм өгдөг. Тэрнээс биш Монголд айгүй их зардалтай байдаг гэсэн юм а. Тэр зардлууд энд ердөөсөө гардаггүй. Тэгээд ингээ бодоод үзэнгүүт би яг өнгөрсөн жилийн одоо сүүлийн хэдэн сар болон энэ жилийн эхний 5 сарыг дүгнээд үзэхэд олсон орлогынхоо хэдэн хувийг нь яг хадгаламжиндаа хийсэн байна гэд бодоод үзэхээр 40-50% нь хадгалсан байгаа даахгүй юу. Тэгэхээр би бол өөрийгөө нэлээд сайн хадгалж байгаа гэж дүгнэн. Ер нь бол ингээд YouTube-ээс санхүүгийн одоо контент хийдэг те хүмүүсийн бичлэгүүдийг үзээд байхад 50 30 20 гэдэг зарчмаар яв. Энэ нь хамгийн зөв эрүүл мэрүүл гэж л ярьд юм бэлээ. 50 гэдэг нь болох 50% юунд зарцуулах вэ гэхээр ингээд зайлшгүй авах хөстэй те хоол хүнс одоо түрээс ч гэдэг юм уу тиймэрдүү зайлшгүй өгөх хөстэй юмдаа зарцуул. 30% нь болохоор яг ингээд байвал гоё доо гэсэн юмнуудаа зарцуул. 20%-ийг нь бол зайлшгүй хадгалаа гэдэг. Гэтэл би бол 20 биш бүр 40-50%-ийг нь хадгалаад байгаа хэрнээ миний яг нөхцөл байдлын тухайд амьдрал маань яг тийм цэцэглээд байгаа зүйл бол алга байна. Тэгтээ бас нэг юмыг айгуу сайн бодох хэрэгтэй юм байлээ. Би ингээд айгуу их мөнгө төлөөд сурцсан. Тэгээд яг мэдээж би диплом одоо өвөртөлж байгаа маань толгойд л айгүй их хөрөнгө оруулалт хийсэн байгаа гэсэн үг л дээ. Гэхдээ тэрнийгээ би одоо мөнгөөр үнэлээд буцааж заавал энийг эргээж олно гэсэндээ биш, зүгээр ээж аав хоёроосоо мөнгө авсан учраас л би тэрнийг өгөх зорилготой байгаа гэдгийг энд хэлмээр байна. Хоёр дахь юм бол юу хэлэх гэж мартчихлаа. Хоёр дахь юм бол хэрвээ бид визний асуудлаа шийдэж чадахгүй бол буцаад одоо санхүүгээ доктортой болгож эхлэхээс өмнө Монгол буцах магадлал аюу өндөртэй гэх юм уу. Бид нар ч одоо энд 2 жил сурчаад үргэлжлүүлээд 2 жилийн ажлын виз авч байгаа байхгүй юу. Тэгэнгүүт миний тухайд гэх юм бол би ажиллаад 1.5 жил болохдоо одоо л ээж аваас авсан мөнгөө төлж дуусгах байгаа байхгүй юу. Тэгэхээр чин үлдсэн нэг 0.5 жилийнхээ хугацаанд би яг тэр мөнгийг өөртөө хадгалах болж байгаа мó гэж бодоод үзэнгүүт би хангалттай мөнгө хадгалж амжаагүй байгаа байхгүй. Тийм учраас би визний асуудлаа шийдээд энд цаашаа үргэлжлүүлж хэдэн жилийн туршимдээ одоо нэг ядаж 2-3 жил ажиллаж амьдарч иж миний санхүүгийн нөхцөл байдал тодорхой нэг төвшөнд хүрээд арай нэг төвшин нь ахих юм шиг миний хувьд бол санагдаж байгаа. За тэгээ саяны ярьсан юмнуудаа нийтэд ингээд дүгнээд хэлэх юм бол Австральд мөнгө хураах боломжтой үгүй нь бол тухайн хүнийхээ нөхцөл байдлаас бас хэр санхүүгийн сахилга баттай вэ гэдгээс хамаарна. Бас дээрээс нь тухайн хүн ганцаараа амьдарч гин үү, гэр бүлтэй юу, хэдэн хүүхэдтэй вэ, тэгээ аль мужид амьдарч гин вэ гэдгээс хамаарат бүх одоо зүйлс нь шал ондоо болоод явчихдаг юм байлээ. Жишээ нь хүүхдийн сургалтын төлбөрөл гэхэд чинь жилийн 10 хэдэн мянган доллар байд юм байлээ. Гэтэл мастер сурж байхад New South Wales-д сургалтын төлбөр төлдөггүй болвол Brisbane буюу одоо Queensland мужид төлдөг. Гэхдээ Queensland-д мастраа хамгаалчаад мастрынхаа дараа 2 жил байх хугацаанд нь хүүхэд нь үнэгүй 10 жилд явдаг ч гэдэм үү те. Иймэрдүү янз бүрийн одоо нюанстай юмнууд байгаа. Тэгэхээр нөгөө нэг яг л түрүү хэлсэн шиг айгу бөөрхийн хариултаар эхний 2 одоо нөгөө гол тавьсан асуултад болвол би тийм бас үгүй гэдэг 2 хариултыг өгөхөр байна. За тэгээд миний энэ бичлэгний доор манай бусад Австрали идэх хүмүүс яаж амьдарч ийн вэ? Үнэхээр мөнгө хурааж чадж гин үү? Санхүү чинь ингээд доктортой болж чадж гин үү? Санхүүгийн эрхчлөөнд хүрэхэд одоо дөгч гин үү? Та нарын боддог одоо хадгалъя гэж хүсдэг тий хурааж хөрөмтлүүлъя гэж боддог дүндээ хүрэхэд хэр ойрхон байгаа вэ? Эсвэл хүрчихсэн байгаа юу? Яаж тэнд хүрвэ? Хэр урт замыг туулваа гэд өөрсдийнхөө туршлагыг нээлттэй хуваалцахыг хүсэж байна. За тэгээд миний бичлэгийг үзсэн баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя.